5 намын төлөөлөл орж ирж байгаад бол маш өндөр сэтгэл хангалуун байна. Иргэний зориг ногоо намыг мартаагүй байна гэдгээ илэрхийлж саналаа өглөө. Хамгийн гол нь монголчуудын амьдрал бол ядуу байна гэдгийг энэ сонгуул бол дүгнэж өгсөн. Эцний өсөл хууль заасан босхыг амжилтад авч чадсан. Ер нь шолоохон элчүү улгаач нартай бол өш зангидна. Цоо шин хуудас болсон арчлалын 2 дахь давлага эхэлж байна. Баярлалаа. 126 гишүүнтэй анхны парламент 5 намын оролцоотой харьцангуй тэнцвэртэй бүрдлээ. Тэгээ энэ 5 намын мөрийн хөтөлбөр 5 намын улс төрчдийн энэ оролцоотойгоор эх 4 жил Монгол төрийн хууль тогтоомж батлагдаж төрийн гадаад дотоод бодлого хэрэгжинэ. Тэгэхээр энэ удаагийн тусгай сурвалжлагаараа бид шинэ парламентыг онцолж байна. 9 удаагийн ардчилсан сонгуулийг дөрөвчийн парламентын баталсан улсын хурлын сонгуулийн тоо хуулийн дагуу холимог тогтолцоогоор зохион байгууллаа. Сонгуулийн үр дүнд Монгол Ардын нам 68 суудал авч олон хулсан. Харин ардчилсан нам 42 суудал авсан бол хүн нам 8 суудалтай боллоо. Иргэний зэрэг ногоо нам, Монгол үндэсний ардчилсан нам ногоо намын хамтарсан үндэсний эвслийнхэн тус бүр 4 суудалтай цөөнх болов. За сая болж өнгөрдөг сонгуул ямар сургамж дагуулва гэж бид нар улсын хурлын сонгуулийн дүн гардаг өдөр, дүн гарахын өмнөх өдөр болон дүн гарсны маргааш улсын хурал суудалтаа нам эвслийн төлөөллөөс байр суугийг тодруулсан. Бас хөндлөнгийн судлаачдын яриаг авсан байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол сонгуулийн сургамжид дүгнэлт хийх хэрэгтэй хүмүүс. Яриаг хүргье. Сурчлагын хугацаа их богинолоо. 18 хоногт одоо 1336 одоо өөрсдийг одоо танилцуулахад их хэцүү. Хүмүүс бас таньж мэдхэд харьцуулахад намын мөрийн хөтөлбөрийг бас уншихад их хэцүү байгаа зү тэ. Тэгээ танд одоо ямар ажиглалт өрнөрсөн бэ? Миний хувьд ч гэсэн яг л бусад сонгогчтойгоо адилхан шүү дээ. Огт миний одоо танихгүй, миний ятгаа ер нь бол энийг аяга олон хүмүүс хэлсэн баг те. Маш олон шинэ хүмүүс өрсөлдсөн 1336 хүн өрсөлдөж байгаа. Яг нь мэдээж хэрэг одоо сонголт хийхийн тулд хүн чинь мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгээ сонголт гэдэг чинь мэдээлэлээр суурилдаг болохоос ингээд хар хоосноо сонгох чинь зөв сонголт биш байхгүй те. Тэгэхээр энэ сонгуулийн сурталчилгааны үе гэдэг чинь сонгогчийг мэдээлэлээр хангах үе байхгүй. Тэгэхээр энэ үеийг ингээд хязгаарлаад байх нь ер нь бол яаж ч бодсон одоо сонгогчийн сонгох эрхэнд нөлөөлөх нь тодорхой байгаа. Олонний танил аль хэзээний эрх мэдэл дуудсан өдөр болгон телевизээр гардаг хүмүүст ашигтай байх нь тодорхой шүү дээ. Мэдээлэл бага байх нь. Нөгөө талаасаа өөрсдөө таниулах гэж байгаа шинэ залуу хүмүүст бол богино хугацаанд маш олон янзын хязгаарлалттайгаар сонгуулийн сурталчилгаа их юм хууль зүйн орчинд сонгуул хийлгэж байгаа нь өөрөө одоо сонгогдох нөгөө талаасаа сонгогдох эрхийг бол яаж ч утсан хязгаарлаж байгаа. Сонгогчийн сонгох эрхэнд нөлөөлж байгаа үйл явц болоо явчихж байгаа байхгүй. Шинэ улс төрийн намуудад шинээр анх удаага нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдэд энэ хугацаанд өөрийнхөө танилцуулж, өөрийнхөө дэвшүүлж байгаа бодлогыг хуваалцаж явах ямар ч боломжгүй. Тэгээ мэдээж томсон тойрог бол бүгд мэдчихэж байгаа. Эмэгтэйчүүд, шинэ залуу хүмүүст бол үнэхээр халтай. Одоо бүгдээрээ сонгуулийн хуулийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Дахиад Мөрийн хөтөлбөр бөгөөд жагсаалтын нэр дэвшигчдийг эрт тодруулаад нийгмийн хилцүүлэгт оруулах юм боломж байна. Тэгвэл одоо иргэд одоо харьцуулмаар байна тийм ээ? Тэгмээр. Санаагаар болдог бол тэгмээр байна. Одоо бид нар хууль тогтоогчд биш юм тийм ээ. Иргэний нийгмийн зүгээс бол ийм л зүйлийг хүсэж байгаа байхгүй. Маш олон жил ерөөсө ганц л юмыг яриад байгаа. Мэтгэлцдэг, бодлогоор өрсөлддөг, бодлогоор танигддаг л улс төрчдтэй ийм сонгуулал хиймээр байна гэх. Тэгэхээр энэний төлөө Сурчлагаа нь одоо яв одоо нэр дэвшигч тэр. За нийлэн зарим нь ингээд бүх шиг твлээ, зарим нь тооноор орж ирлээ тий. Монгол улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн За зарим нь ингээд өрсөлдөгчөө бүтэн сонгуулийн сурчлагын турш ингээд харлууллаа. Тэгтэл би тэр хүн ингээд юу их гэж байгаа вэ? Хууль тогтоох гэж байгаа тий. Яг тийм бодлогын өрсөлдөөн чинь сая яв. тунал одоо бага хэмжээнд л одоо тэр бодлогын мэтгэлцээнд зарцуулагдлаа л да. Хэвлэл мэдээллийн одоо мониторингоос харж байгаа ч гэсэндээ тий маш богино хугацааг тэр мэтгэлцээнд зарцуулж байгаа байхгүй. Ихэнх нь өөрийгөө магтах, бусдыг харлуулах. Тэргүй хар сонгуул хийлээ шүү дээ. Тэ? Тодорхой гэмт хэрэгүүдийг яриад харлуулан одоо гутаасан сурчлагаа маш хийл. Нөгөө талд бас энэ улс төрийн намуудын дарга нар хоорондоо мэтгэлцэнгүй. Тэгэхээр ч нөгөө мөрийн хөтөлбөрийн одоо сайн муугийн тухай энэ сонгуулиар ерөөсөө бид нэг ярьж чадсангүй. Тийм. Тэгэхээр яг мэтгэлцээнийг бол ингэж харах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуул биш учраас жишээлх юм бол зайлшгүй гэсэн үг биш. За хар PR буюу одоо сөрөг PR те тэгээд эрэг PR гэдэг одоо тим ярих юм бол
тухайн улс төрийн намынх нь одоо PR-ийн тактик юу вэ гэдэг зүйл явж байгаа гэсэн үг тийм. Улсын хурлын сонгуулийн 78 мандатыг 13 тойрогт хуваасан нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулсан улс төрийн шийдэл, хууль тогтоогчдыг нийт улсыг биш юмаа гэхэд бүс нутгийн төлөө ажиллах бодлого байсан гэж ярьдаг. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө Монголын бүх нисдэг дэргэний захиалга дүүрсэн. Томсгосон тойрогт өрсөлдсөн 969, жагсаалтын 372 улс төрчөөс Монголын парламентод 102 тэрбумтан сонгогдоод байна. Улсын хурлын 24 гишүүний хөрөнгөл тэрбум төгрөгт хүрэхгүй байгаа юм. Энэ удаагийн сонгуульд зарцуулсан улс төрчдийн зардал өнгөрсөн 8 удаагийн парламентын түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь дундаж давхаргынхан их улс төрд өрсөлдөх боломжийг хязгаарлах сул талтайг харуулж байна. За даанч харамсалтай нь бол намууд яг сонгуульд тулаад ирэхээр яаж ийн гэхээр одоо юу гэдэг нь те ялах магадлал мөнгөний одоо юу гэдэг араас хөөцөлтөөд нөхөө намын дотоод ардчлал нөгөө мэри зарчим бүгд мартагдаад ингээд цамхраад алгуулж байгаа ийм л дүр зураг харагдлаа шүү дээ. Ардчсан бол ингээд нөө нэр дэвшигчтэй тодруулах өдрөө ингээд орой бид нэр бичлэг үзсэн дээ. Бөө өргөл болсон шүү дээ. Тэг яагаад ингээд хэрүүл болчихоо энэ юунаас болсон юм? Яг тэгээ тэр бол дотоод асуудал л да ерөөхдөө мэдээж эрэг одоо ардын нам шиг одоо тийм хуурамч нүрэ угаас юм хийгээгүй шүү дээ. Нам дотор байсан хүмүүсээ л оруулсан. Тэ? Нам дотор байсан олон янзын дуу хоолой маань л таны нэр байж байгаа тийм байхгүй болж байна. Тэрийг бол одоо дарганараас л асуудаг байх та. Би мэдэхгүй шүү дээ. Өнөөдөр ардчсан нам маань дарга тойрсон л нам болж хуурсан шүү дээ. Та бүхэн телевиз мэдээлэлээр харсан баг. Өнөөдөр намын дарга тойрсон л нөхдүүд нэр дэвширхээ аваад тэрнээс үүдэлтэйгээр анхан шат болон дунд шатанда нэр хүндтэй тэр олон намын гишүүд нь өөрийн төлөөллөө гаргаж чадахгүй болсноос болвол ардчсан намын нэр дэвшилт маш том маргаантай хэрүүл амтаа болсныг та бүхэн харсан. Тэгээ ер нь бол намын дотоод арчлалын тухай ярихаар хамгийн гол асуудал нь нэр дэвшигчийг сонгох процесс, энэ шийдвэрийг гаргах процесс байна. Тэгэхээр энийг бол өмнөх сонгуулиудаар яаж хийжсэн бэ гэхээр ерөнхийдөө нэг удирдлагын түвшний хитгэн хүн нийлээд шийдчихдэг. Тэр хүмүүстэй эсвэл их ойр харилцаатай, эсвэл одоо юу гэдгийг их мөнгөтэй ийм хүмүүс бол нэр дэвших одоо эрхээ аваад байна гэдэг судлаач нэлээд шүүмжилтгэлээсэн л дээ. Намын жагсаалтанд нэр дэвшигчдээс нэг хандив авч олно гэдэг байгаа. Хандив авсан. За тэр санхүүгийн юм мэдхгүй. За миний хувьд бол одоо намд ингэж тэ нэг тик танкийг хариуцдаг учраас бол за ямар нэгэн одоо нам танд өгөхөөс гэхээс илүүтэйгээр одоо сайн дураараа ажиллах гэдэг ийм нөгөө мөнгөн бустай хандивын одоо юугаар бол явсан гэсэн үг. Үндсэн хуулийн 2019-2023 оны нэмэлт өөрчлөлт Монгол улсад олон намын тогтолцоо сонгодог парламент тогтвортой засгийн газрыг бэхжүүлэх бодлогын шийдэл байсан. Тогтолцооны энэ өөрчлөлт улс төрийн намуудын зөвшөлтсөл иргэдийн дэмжлэгтэй урагшилсан хэдий ч тогтолцоог амлуулах төрийн эрх барих дээд байгууллагын сонгуул дэндүү хүч тэнцвэргүй шудраг ус болсон тухай гэрчүүд ярьж байна. Ер нь цаашдаа улсын хурлын сонгуулийг явуулахад хэд хэдэн анхаарах зүйлүүд байна. Гараанаас нэг дор гарч тэгш уралдах ямар ч боломж байхгүй. Ялангуяа хууль хүчний байгууллагууд алхам тутам дээр дэгээ тавьж байна. Бүх талаар хяналт шалгалтыг хийлээ. Төлөвлөснийхаа дагуу ажиллах боломжийг олгож өгсөнгүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгуул дуусгаас 36 цагийн өмнө батламж авч байгаа. Сүхбаатар Чингэлтэй дүүрэгт нэр дэвсэн Гамболд баяр хүн маань сонгуул эхлээд 9 сонсны дараа батламж авч байгаа. За үндэсний эвслийг тэргүүлсэн намтай хоёр намаагч гисэн хасч сонгуул эхэлснээс хойш 5 хоногийн дараа сонгуулийнхаа ажлыг хийсэн. Мөрийн хөтөлбөрүүд одоо сая ингээд бүгднийг нь 2000 алсын 2050 гэдэг рүү ингээд нийцэх ёстой гэдэг шалгуур тавьсан тий. Мэдээж ингээд төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой байх тий. Ингээд солигдлгүй залгамж чанарыг байна. За энэ одоо ер нь бодлогын хувьд ер нь зөв үү? Танаа намд чинь эвсэлт одоо яаж туссан? Монгол ардын намын дэвшүүлсэн 25 хөтөлбөрт байхгүй байгаа учраас ямар нэгэн улс төрийн хүчин өөрийн одоо үндэслэл бүхий мөрийн хөтөлбөрийн саналаа гаргах хэрэггүй болж байна. Тэгэхээр энэ өөрөөд бид нар маш айж ухнаар буюу хуулийн одоо гогтыг буюу одоо далд энэ үг үсгээр шингээж өгсөн зүйлээс болоод бид нар заавал энэ нөхдүүдийн мөрийн хөтөлбөрийг дагдаг юм дарамт үүсэж байна
Ер нь дарангуул багаар тогтож байна л гэсэн. Намууд 3 сард аудитд одоо юугаа өгчөж байгаа. Мөрийн хөтөлбөрөдөө өгөөд ингээд тас хаачиж байгаа шүү дээ. Гэтэл 4 сараас эхлээд эрх баригч нам чинь ерөөсөө бэлэн мөнгө амлсан шинжтэй улс төрт одоо сонгуульд нөлөөлөх шинжтэй үйл явдлууд хийгээд эхэлж байгаа байхгүй. За төсвийн хуулиараа мэдээж чөтгөр тэтгэмжүүдэд төмөн зөвлөдөө нэмээд явцсан тий. Хажуугаар нь одоо тэр баялагын сангийн хуульч орж ирлээ. Шинэ хоршооны асуудал ч орж ирлээ. Сонгуультай зэрэгцээд мөнгө тараасаар л байлаа хоршоодод банкудаар дамжуулаад тий. Гэх мэтчлэнгээ ингээд иргэдийн энэ өдөр тутмын амьдралд ач холбогдол бүхий сонгуулийн үр дүнд нөлөөлөх үс асуудлуудыг мөрийн хөтөлбөрөөр хаасныхаа дараа хийгээд ахаар нөгөө бусад намууд чинь янз бүрийн бэлэн мөнгө нээч гэдэг юм уу тий. Тиймэрхүү одоо ирэх олгох бэлэн мөнгө тараагч гэдэг юм уу. Мөрийн хөтөлбөрийн ингээ хязгаарласан зохицуултууд ихтэй штэ нөгөө 20-50 даа нийцсэн ч гэдэг юм уу тий. Гэтэл ардын намын энэ сүүлийн 2 сард хийсэн хууль тогтоомжууд асар олон хууль тогтоомж дандаа нэг яралтаагаар явж байгаа зүйл нөгөө 20-50 баригдаагүй сонгуулийн хуульдаач баригдахгүй төрийн нэрээр парламентын нэрээр хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр эрх баригчид өөрсдөө төрийн эрх мэдлийг ашиглаж сонгуульд нөлөөлсөөр л байсан гэсэн. Илүү Монгол улс ялдаагийн тогтолцоороо дахиад нэг том алхах цаг нь орсон байна. Сонгуульд болохоор сонгуулийн өмнө 6 сарын өмнө ч юм уу 1 жилийн өмнө асуудлаа ярьдаг. Тэгээ ялсан нам нь өөрсдөө тохируулж дүрмээ тогтдог энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Харин сонгуульд дуусны дараа энийг ярьдаг байх нь зүйтэй юм байна. Маш олон оролцлоо. Бараг 36-7 намтай улсуудын тий бараг 70-80% нь орлоо шүү дээ. Гэдэг маань өөрөө маш том үзэлт хай үүсэхгүй. Тэгээ энэ өөрөө улс төрийн намын хуулийн шинжилсэн харилцаатай шууд холбоотой. Сонгуульд оролцохгүй байх юм бол гол үндсэн ажил нь сонгуульд оролцох байгаа шүү дээ, тийм ээ. Энэ ажлаа хийхгүй намууд бол 2 сонгуульд орохгүй л итгэхгүй нам тооцогдно, тий. За дээр нь төрийн санхүүжилтийн асуудал бол одоо намын хуулиар шийдэгдсэн. Тэгэхээр энэ маань өөрөө 1%-аас дээш санал авах юм бол ингээд тооцдог болж эхэлж байгаа гэдэг чинь санал авах гэж ороод байгаатай ч биш юм байна. Ерөөсөө санал авахтай биш. Хүмүүсийн хувьд болохоор нөгөө тэгээд сошиал бичиж байгаа хаяа орж харахад бол санал авах зорилготой чад байхгүй үгүй. Үнэндээ бол тэнд төрийн санхүүжилтийн асуудал явагдаж байгаа учраас тэрийг мөнгөн бус дэмжлэг авах гэдэг байгаа байхгүй жил болгон тий. За энэ бол сонгуулийн сургамж байлаа. Улсын их хурлын хуралдааны байнгын хорооны энэ хурлын заалнаас Монгол төрийн хууль тогтоомж, төрийн гадаад дотоод бодлогын шийдвэр, за Монголын 3 сая 500 мянган иргэнд үйлчлэх энэ хууль тогтоол гардаг. За тэгэхээр энэ удаагийн парламент дээр бол улсын их хурлын 80 гишүүн цоо шинэгшүүд өмнө хууль тогтоогч хийж үзээгүй. Улсын их хурлын намрын чуулган 10 сарын 1-нд эхлэхээс өмнө хууль тогтоомж хэрхэн батлагддаг тухай, улсын их хурлын гишүүний үндсэн чиг үүргийн тухай сургалтууд авах хэрэгтэй байдаг. Өмнөх парламентаас эхлээд улсын их хурлын тамгын газар гишүүдэд сургалт хийгээд эхэлсэн юм бэл. Сургалтандаа маш сайн суух хэрэгтэй. Асуудал үүсдэг учраас бол сургалт бол зайлшгүй хийдэг. Улсын их хурлын гишүүнгийн сонгогдож орж ирсэн бол төрийн өндөр албан шаалтан гэдэг зэрэгдийн затаа орж ирнэ. Гадаад дотоод явахд улс орны нэрнүүр авч явна. Тэгэхээр төрийн дипломат туслал ямар байх ёстой юм? Үндэсний аюулгүй байдал гэж юу байх ёстой юм? Хууль тогтоох чиглэлээр юу байх юм? Хянан шалгах чиглэлээр нь юу байх юм? Тэ? Ингээл энэ мэтлэнгийн бүх сургалтуудыг бол тамгын газраас үзүүлдэг. Монгол Ардын намын улсын их хурл дахь 68 суудлын 39-т, ардчилсан намын 42 суудлын 29-т, хүн намын 8 суудлын 7-д, үндэсний эвслийн 4 суудлын 2-т, иргэний зориг ногоо намын 4 суудлын 3-т улсын их хурлын гишүүнээр ажилласан туршлагагүй улс төрч байна. Шинэ парламентын гишүүдийг мэргэжлээр нь ангилахад 30 эдийн засагч, 17 эрх зүйч, 17 инженер, 8 багш, 6 улс төр судлаач, 5 эмч, бизнесийн эрх удирдлага мэргэжилтэй 5, хуульч 4, орчуулагч 3, физикч, нийгмийн ажилтан, нэгтлэн бодогч, санхүүч тус бүр 2, бусад мэргэжилтэй 17 хүн байна. Нийгмийн бүх талын төлөөллийг улс төрийн намууд тойрог болон жагсаалтаар нэр дэвшүүлж, олон нийт ийм төлөөллийг улсын их хурлд илгээжээ. За шинэ парламент бол шинэ хуулиуд хэрэглэнэ. Тухайлбал улсын их хурлын тухай хууль, улсын их хурлын дэгийн хууль, улсын их хурлын хяналт шалгалтын хуулиуд өнгөрсөн парламент батсныг энэ шинэ парламент хэрэглэх гэж байгаа. За энэ бол төрийн бодлого шийдвэр чанартай гарах, улсын их хурлыг ажил хэрэгж байлгах, хууль тогтоох гүйцэтгэх засаглалын хяналт тэнцвэрийг сайжруулах талаасаа их ач холбогдолтой хууль гэж судлаачид үздэг. Тэгэхээр бид нар одоо судлаач улс төрчдийн яриаг хүргэнэ. За хоёрт гэвэл бид нар өмнөх парламентын үед засгийн газрын ажлыг хийлгдэггүй парламент харсан. За засгийн газраа хянч чаддгүй парламент харсан. Тэгэхээр энэ удаагийн 126 гишүүнтэй парламент энэ шинэ хуулиудад хэрхэн ажиллахыг одоо энэ эх 4 жил бид нар харах хэрэгтэй. За жишээлбэл улсын их хурлын дарга ерөнхий засгийн газрын гишүүн
зөвхөн нэг байнгын хорионд харьяалагдана. Тэгэхээр парламент хууль тогтоох байгууллага бол засгийн газар хууль тогтоох байгууллага нь хариуцлах хүлээх ёстой тий. Гэтэл засгийн газрын гишүүн нь ерөнхий сайд нь өөрөө олон улсын хурлын ажлын хэсэгт байнгын хороонд ажиллажгаараа хэн хэнийг ханаад байгаа, хэн хиндэд тайлагнаад байгаа. Яг энэ зарчим өмнөх парламент хэрэгжихгүй байсан гэсэн. За хоёрдугаарт нэг байнгын хороонд засгийн газрын 2-оос илүү гишүүн орохгүй. За энэ бас улсын хурлын хууль тогтоох бүрэн эрхийг одоо ингээд баталгаажуулж өгсөн заалт болж байгаа. Өмнө одоо байнгын хороод бол олон сайд нар ингээд орчдөг тий. Тэгэхээр чин уг нь засгийн газараа улсын хурлыг хянах хэрэгтэй. Засгийн газар нь улсын хурлаа тайлагнах хэрэгтэй ажиллаа. Гэтэл баг өөрөө өөрийгөө хянаад өөрөө өөртөө тайлагнаж байгаа энэ зохицуултууд бас үйлчилж байжээ. За мөн түүнээс гадна ерөнхий сайд засгийн газрын гишүүн альч байнгын болон хянан шалгах болон дэд хорооны төр хорооны гишүүн дараагаар ажиллахгүй. Өмнө бас ингээд нөгөө цөөхөн гишүүнтэй байснаас болоод яг энэ практикууд үйлчилж байжээ. Их хурл хилцэх асуудлынхаа журам зөвхөн өргөн барьсан хуулиудаар бичнэ. Шинээр хууль өргөн барьж орж ирэхэд тэр чуулганаар хилцэхгүй юу гэдгийг шийдэж оруулах хэсгэн шийддэг ийм дэгийн шинэ өөрчлөлт орсон. Асуулт асуух хугацааг сонгуулийн үр дүнгээс хамааруулаад сонгуулийн үр дүнгээр авсан тооны харьцаанд хувь тэнцвүүлж хувааж шийдвэрлэнэ гэж байна. Тэгэхээр нам нь хэрвээ бага судал авсан бол асуулт асуух ярих хугацаа багтай. Нам нь их хэмжээгээр судласан бол асуулт асуух цаг нь их гарна гэсэн. Аливаа хуулийн төслийг оруулж ирэхдээ байнгын орон дээр нэг нөгөө ярьдаг, асуудлаа ярьдаг, шийдчихэд орж ирэх ёстой. Камер харангуудаа попортон мөртлөө цаагаараа өгсдөг гэдэг те энэ байдал өнтер бол одоо өнгөрсөн 8 удаагийн парламент бол нийтлэг болцсон байгаа шүү дээ. Тэр утгаараа бол жоохон эндээс болгоомжлсон байх гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед ажиглаад хахад нэг зүйл төрөвдөл гараад тах шүү. Юу вэ нөхөр их хурлын гишүүд үг хэлүүлэх хэрхийг хаачлаа гэж ингэж яриад байна те. Тэр энэ бол тийм байхгүй. Байнгын хорон дээр бол тухайн хуулийн төслийг хилцдэг тэр дэг жаяг бүх юм хിവэрээ. За түүнээс гадна байнгын хорооны хурлуудыг байнгын хороо, дэд хороо, төр хорооны хурлуудыг мэтгэлцээний зарчмаар мөн улсын хурлын чуулганыг мэтгэлцээний зарчмаар олон улсын жишгт нийцүүлж зохион байгуулна гэдэг өмнө хуульд байгаагүй юм шинэ залтууд орсон. 126 гишүүнтэй парламент маань Европын зарим орны парламент шиг ингээд ээлжлэн асуулт асуудаг биш хоорондоо нотлохоогоо танилцуулж мэтгэлцдэг болгон хэлбэруудаа шүүж гаргадаг юм сонирхолтой хэлбэрээр өрнөх болов гэж бас хүлээж байна. Чуулган дээр болвол тухайн орж ирж байгаа зүйлийг нь тухайн хуулийн төсөлтэй холбогдуулаад бүлэг гишүүдэд томилж явуулж асуулт асууж үг хэлнэ. Дээрээс нь нэмэгдээд мэдээж одоо биедаан нэр дэвшигч орж ирэх юм бол биедаан нэр дэвшигч нар өөрсдөө. Одоо Австрийн улсын хурлдах намын одоо бүлэг хвшлэн бүлэг байгаа тий. Тэгтэл одоо нөгөө бүлэг дээр ингээд шийдцээ ингээд нэг хуулийг элдв янзаар савдаг. Тэгээд ер нь бол тэр бүлэг хуульдахтайгаа энэ одоо мэрэгжлийн байнгын их хурл одоо хуульдахтайгаа энэ тэгэхээр бас шүүмжлэл гардаг тий. За нөгөө талдаа нөгөө улсын хурлын гишүүний сан санаачлага зөв байсан хэдэж нөгөө бүлгийн шийдвэр зөрчлөө гэдэг Австрийн хариуцлага ярьдаг. Тэгэхээр бүлгийн одоо намын бүлгийн одоо үндсэн одоо зорилго тий тэрний юу вэ? Мөрийн хөтөлбөрөөр барьж орж ирсэн. Австрийн намаас те тухайн одоо намын одоо боловсруулсан мөрийн хөтөлбөрийг одоо яах нь сонгуулаар шалгаруулад гарч ирсэн тэр хэсэг хүмүүс аахгүй юу. Тэр утгаараа бол бүлгийн одоо юу гэдэг байр суурь те бүлгийн бодлого гэдэг бол өмнөлгүй байх нь зүй ясна гэж. Учир нь юу вэ гэхээр тэр хүмүүс чинь бие дааш нэр дэвш гарч байгааг нэгдүгээрт хоёрдугаарт намаараа нийлжиж нэг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Тэр мөрийн хөтөлбөр нь өөрөө маш энгийнээр ярих юм бол ялах юм бол хууль болдог л гэсэн үг тийм. Нэг том зарчмын өөрчлөлт юу байна вэ гэхээр гишүүд бол өргөн барьсан хуулийн төсөлтэй зарчмын зөрчилдөд санал гаргаж байгаа. Одоо өнгөрсөн бол тохиолдолд бид нар бол тухайн хилцүүлгийн үедээ шууд гаргаад гишүүн зарчмын зөрчилдөд саналын утсаа аваад бичдэг байсан. Тэрийг бол бид нар энэ одоо шинээр баталсан хуулийн дээр бол заавалчгүй хилцгээс ажлын 2-оос доошгийн өмнөдөр бичиж ирүүлэхээр ийм зохицуулалт орсон нэг талаас. Нөгөө талаас бол зохион гаргаж байгаа зарчмын зөрчилдөд саналаа бол за ийм учир байгаа учраас энийг ингэж өөрчлөмөр гэдэг үндслээ давхар бичдэг болсон. Ийм хуулийн өөрчлөлт хийж идэж байгаа. Тэгэхээр цаашдаа бол гишүүд бол байнгын хороонд харьяалагдах үйл хамааран тухайн хуулийн төслөө нэгдүгээр судална. Судалжий зарчмын зөрчилдөд саналаа гаргана. Тэгэхээр тэр гаргасан санал нь бол эрхлэх асуудлын байнгын хороонд дэр нэрдэг. Ийм чиглэлээр ингэж бид нар одоо сая хууль тогтоогч нар бол хуулийн өөрчлөлтийг бол хийчихэд байж байгаа. Жагсаал цуглаан хийх журмын тухай, төрийн болон орон нутгийн өмчит компани тухай, гэр бүлийн тухай, газрын тухай, прокурорын байгууллагын тухай, шүүл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, төрийн болон албаны нууцын тухай, гүйцэтгэх ажлын тухай, татварын тухай, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай, үндсэн хуулийн цэцгийн тухай, цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай,
мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслүүд өмнөх парламентын ажлаас үлдэж хоцорсон. Мөн ашигт молдомтын тусгай зөвшөөрөл болон хууль бус газар олголтын талаарх нотлох баримт шинжилэн судлах сонсголыг хийгээг байна. Ер нь одоо хадгалж үлдээсэн одоо хууль тогтоолын төслүүд нь хэд байгаа вүлээ? Анхны хилцүүлгийн шатанд ингээ үлдсэн те шинэ парламент ингээ ороод ирэнгүүт за энэ дээр энэ хуулиуд орондоо гэсэн чинь. Тэгэхээр та бас их чухал асуулт асуулаа. Өмнө өргөн бариад одоо хилцүүлгийн шатанд байгаа хуулиуд бол 7 сарын 1-ээс эхлээд бүгд буцаас нь тооцогдож байгаа. Нэгэсэндээ Монгол одоо их хурал дээр нэг ч хууль тогтоол төсөл байхгүй гэсэн үг. Бүгд одоо 0-ээс эхэлнэ гэсэн үг нэг талдаа. Энийний зорилго юу вэ гэхээр мэдээж өмнө барьсан улсын хурлын гишүүд нь өөрчлөгддөг, хууль санаачлал нь өөрчлөгдөж байгаа. Хоёрдугаарт засаг шинээр бүрэлдэхүүнд бүрддэг, бий болдог. Засгийн бодлого нөгөө төрөний ярьдаг л нөгөө мөрийн хөтөлбөр хангах чиглэлээр дахиад хууль эрх зүйн орчингууд өөрчлөлт эхэлдэг. Тэгэхээр тий ер нь бол тийм. Тэгэхээр тэгээд энэ бол саяны шинэ их хурлын хуулиар тийм өөрчлөлт оруулсан. Энэ парламент ингээ ажиллаж байгааг ер нь эрх зүйн хувьд ирэх парламентыг ер нь аль хуулийн төслүүд рүү ер нь орчоосоо тий байна л да. Тухайлх юм бол одоо энэ хувийн эрх зүйн, иргэний эрх зүйн чиглэлийн хуулиуд байна. Зах зээлийн нийгэм анх гараад энэ чиглэлээ судалгаа шинжилгээ хийж байгаа л 2002 онд баталсан хууль. Одоо баг 20 жил болоо шинжилсэн найруулгын хэмжээнд ирээгүй байна. Тэгэхээр энэ бол хувийн эрх зүйн чиглэлээс хамгийн том хууль шүү дээ. Тэгэхээр энэ хувийн эрх зүйн чиглэлийн шинжил бол шаардлагатай байх бах. Дээрээс нэмээд үндсэн хуулийн цэцгийн хууль, цэцэд маргаан хэмжээ зарилгааны хууль өргөн барьж байгаасаа хэлцэж амжихгүй ингээд хугацаажуулан тавсарлчлаа. 40-од хуулийн жагсаалт гарч ийсэн тий. Жишээ нь ингээ ерөнхийлөгчийн хууль одоо хүртэл орж ирээгүй. 19 онд л ярьж ийсэн. Жагсаалтанд бол яваад байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн хуулийн тухайд бол Монгол засгийн газар дээр бол хууль зүйн дотоод хэргийн яамн дээр хуулийн төсөл нь бичигдээд тэгээд санал аваад явж байгаа гэж би бол мэдээлэл авсан. Тэгэхээр яг гоо манай намын мөрийн хөтөлбөр дээр байгаа энэ худалдааны хууль, арилжааны хууль гэж хоёр талаар нэрлээд байгаа. Ер нь бол энэ жижиг арилжаа эрхлэгч нарыг бид нар ингээд одоо нэгдүгээр хамгаалах, хоёрдугаар зохицуултын тодорхой болох тухай асуудлууд байгаа шүү дээ. Энэ нь одоо нэг явах байлгүй дээ. Олон жил их хурал дээр гацж байгаа хууль шүү дээ. За тэгээ авилгатай тэмцэх асуудлууд ч гэсэн үнэхээр сериусны харддаг болвол авилгын хуулиараа өөрчлөгдөхгүй, эрэг хуулиараа өөрчлөгдөхгүй. Миний түрүүний ярьсан эдийн засгийн тэр хөрөнгийг буцаагаад иргэд рүү өгөх замаар бид нэр авилгатай тэмцэх юм байна гэдэг нь одоо илүү гүн бүтцийн шинжилгээ рүү орох шаардлагууд байгаа даа байхгүй. Хэрэглэгчийн эрхийн хамгааллын асуудлууд дандаа орхигдож ирсэн зүйлүүд байна. Төрийн өмч одоо аж ахуйн нэгжүүдийг задлаад хувьцаат компаниуд болох хэрэгтэй. Хоёрдугаарт нь улс төрийн өрөөнд жагсалцуулах хэрэгтэй авмаар байна. Хэвлэлтэн нийтх хэрэгтэй баталгаажуулмаар байна тий. Сонгуультай хүн юу нь яагаад арх хууж болдгоо. Тэр ямар хамаатай тий. Сайн ингээл нэг дэглэн тогтоочж сонгуулийн хууль дээр тий. Газрын зохицуулалт эргээд бүр шинээр зохион байгуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Газар ч манай суур өмч нөгөө талаараа ингээд газар зохион байгуулалтаас хамаарч төгжрлийн асуудлууд, утааны асуудлууд ч яваад байна шүү дээ. Сөөхөө бид нар уучраа олчвол арчлах учрыг олно гэж боддөө шүү дээ. Тэгэхээр ингээд мэдээж хэрэг сөөхөө хууль мэл гээд сайн ингээд драфтууд нь явж байгаа л да төслүүд явж байгаа. Гэхдээ тэн дээр нарийн хилцүүлэг хийхгүй бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд аюул чухал хуулиуд учраас илүү өргөн үрээний, илүү сайн хуцтай, илүү чанартай хуулиуд батлаасаа гэж хүсэж байна. 880 орчим хууль. Эдгээр нь хинт дараа болдог вэ гэхээр зэрэг иргэд аж ахуйн нэгжүүд. Энэ уялдаагүй хүн сурталтай энэ янз янзын дарамт болж байгаа хуулиудыг зэгцлээ. Давхардсан зүйл залтууд маш их байна. За дээрэс нь орхигдсон зүйл залтууд их байна. Дунд нь хийдүүлсэн. Энэ ажлыг бол багийн хугацаанд шийдвэрлэх улсын хурал дээр бол боломж байна. Энэ түрүүнд үндсэн хуулийн цэцгийн одоо хуулиудыг шинжлэх тийм одоо үндсэн хуулийн цэцгийн оролцуулж хагаад одоо хууль өөрчлөлтөг, хууль улгаалдаг гэж яриад байгаа шүү дээ. Тийм олон жил ярьж энэ асуудлыг болоод бид нар зэгцэлж авахгүй болохгүй. За дээрэс нь бол одоо парламентын хяналтын асуудлыг бол маш их ярьж шүү дээ. Тэнгүүд уг нь бол парламентын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээд гайгүй хуулиуд гарсан байсан боловч хэрэгжүүлэх дээрээ бол нэлээд алдаа гарсан. Тэр энэ алдааг бол засах ёстой. За парламент дотор ялангуяа цөөнхийн оролцоог бол бид нэр сайн хуульчилж өгөх хэрэгтэй. Цөөнхөн одоо тодорхой ялангуяа энэ хяналттай холбоотой шийдвэрүүд, хяналттай холбоотой тэр янз бүрийн хороонуудад оролцоог түлхүү хангадаг. Тэгжээж нөгөө тэнцвэртэй үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын дохоогоор хөдөлдөг улсын хурал байх юм бол хэрэггүй болчихлоо шүү дээ, тийм үү? Тэгэхээр тийхгүй байхын тулд бид нар одоо улсын хуралд орж ирж байгаа намын төлөөлөлд одоо үг хэлэх бололцоо, хяналтанд орох бололцоог нь айлуулах одоо нээж өгөх ёстой. За 10-ад жилийн өмнө улсын хурлын чуулганы хуралдаан дотор энэ танхим дотор сэтгүүлчнэр зураглаач орж сурвалжлагаа бэлтгэдэг байсан. Энэ бол олон нийтийг мэдээлэлээр хангаж байгаа төрийн бодлого шийдвэр яаж гарахыг
иргэдэд мэдээлэх гэж байгаа юм. Тэгтэл энэ сүүлийн 10 жил улсын хурлын чуулганы танхим руу сэтгүүлчдийг оруулах. За энэ 3 давхарт бол ингээд сэтгүүлчнэрт зориулаад бэлтгэсэн юм шилэн хаалттай юм бэлтаач байдаг. За ийшээгээ орё гэдэг ийм шаардлагыг улсын хурлын дарга Задан Шатар, улсын хурл дэх Монгол Ардын намын бүлгийн дарга тогтгосор нарт сэтгүүлчнэр хүргэжсэн, шаардлагаа хүргэжсэн, эсэргүүцэл илэрхийлжсэн. Сүүлийн 10 жилээрээс оруулсан. За энэ удаагийн парламент бол 5 намын оролцоотой харьцангуй хүч тэнцвэртэй юм парламент байна. Тэр нь олон нийтийн мэдээллийг хангаж өгөх байхаа гэж найдаж байгаа.